Брахманы гэдэг үг нь Кришнагийн хувьд гэсэн утгыг агуулна. Материалын ертөнцийн материалын байгалийн 3 зохиц идэвхтэй бөгөөд Прадана гэж нэрлэгдэв. Медийн дуулд үлэгтэй Сарвани Ида Брахма Мандука Пунишати хоёрт Тасмат Ида Брахма Нама Рупа Аниа Чад Жаятия мөн Бхагавад Гитагийн 14-ийн 3-т Мама Янар Махат Брахма гэж үлдэв. Эдгээр шүлгүүд нь материалын ертөнцид байгаа бүх зүйлс нь Брахманы идэл дотор бидгийг зааж байна. Хэдийгээр үйлчил үр дагавар нь янз бүрийн хэлбэрээр илэрх болж тэд бүгд учир шалтгаанаас ялгаагүй юм аа. Ишапанишадад бүх зүйл дээд Брахман Кришнад холбоотой байдаг ба иймээс тэд бүгд ганцхан түүнд л харьяардаг гэж өгүүлдэг. Бүх зүйл Кришнад харьяаж тэр оршин байгаа бүхний эзэн учраас бүгдийг түүний адил үйлчлэн зүтгэж ашиглаж болно гэдэг бүрэн төгс ойлгосон хүн өөрийн үүлийн үр дагавар нь буянтай сайн мань уу нүгэлттэй муу мань уу ялгаагүй түнд орооцолдоггүй. Тодорхой хэлбэрийн үйлдэхэд зориулсан Бурхны хайрж бүтээсэн материалын бие махбодыг Кришнагийн ухлад хандуулан ашиглаж болно. Тэгж байгаа цагт тэр усны мандалтай байх боловч огт нордгүй бадны юмхай цэцгийн навчаад нүгэлт үр дагаврын бузраас ангид байх болно. Бурхан мөн Бхагавад Гитагийн 3:30-д Майя Сарвани Кармани Синьясэ буюу өөрийнхөө бүхий л үлээ надад чимшилтэйгээ зориулж айлтсан билээ. Эдгээрээс дүүж үзэхэд Кришнагийн хомсруу хүн бие махбодын болон мэдрэхүүн түвшинд үйлдэл хийдэг бол Кришнагийн хомсрсан хүн бие махбод нь Кришнад харилдаг. Түүний өмч болох тул түүний албан зүтгэх ёстой гэсэн мэдлэг тулгуурлаа үйлчлэн зүтгэдэг. Амагьяна Тимурдаса Жана Шаликая Шолотияне Тасми Шри Туреймаха Шри Чайтана Манабиштам Стиене Будали Сарапан Катамахьям Датати Сва Бандитикам Бандехам Шри Гуру Шри Юта Падакамадо Шри Гуру Вашнамача Шри Ропа Сараджатам Сахадана Рагунатха Тамача Дживан Сапуртасаду Тамачина Срита Кришна Чайтанья Шри Радха Кришна Пада Садагана Лалита Шри Шкамишвитамишча Эй Кришна Круна Синтху Динга Вантва Чилапати Кришна Кандара Таканда Намастати Тавта Канчина Гауранги Радха Вриндаванешвари Sharam Sutalevi Ramami Harikya Panchakakva Kirvacha Kiva Sindre Vacha Veditan Pavane Vaishnavyo Jai Shri Krishna Chaitanya Prabhu Nityananda Shri Advaita Gadadhara Srivasati Gauravatamda Hare Krishna 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 Hare 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 Rama 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 Hare Hare. Хавдугаар дэлхийн 10-дугаар шүлэг уурт оногдсон үгээ ямар ч дулаан зүгээр биелүүлэн үр дүнгийн дээд бурхан чимшилтэйгээр зориулах хүн одны ухаанд цэцэг навч усан дардгийн адил нүгэл дүүлүүдийн үр дагаврын нөлөө нэрвдвэ гэсэн утгатай шүлэг байна. Бидний амьдрал хамгийн үнцэнтэй зүйл нь юу вэ гэхээр бидний бие махбод гэдэг. Яг л бид миний бие ядраад миний болон биетэй холбоотой миний бие махбодтой холбоотой зүйлүүдээ онцгой ачаал бүгд үү. Тийм болохоор бид нар энд юу гэж юм гэхээр бие махбод хүртэл охины өгсөн түнд харьяалагддаг. Тэгэхээр бидний хамгийн хайрлаж хаацаалаад байдаг бие махбодыг хүртэл охины өмчөө гэж болж бидэд харьяалагдаггүй гэдэг. Тэгвэл энэ өмчигээ яах ёстой вэ? Энэ өмчигээ тэр эзэнд нь зориулж ашиглах ёстой. Тэгэх юм бол ямар нэгэн үр дагавар дагуулахгүй. Нэгсэндээ бид ямар нэгэн байдлаар зовж шаналхгүй.
эсвэл баярлж хөөрөхгүй. Ер нь бол таагүй байдал авахгүй гэсэн утгатай. Ерөнхийд юм утгыг энэ дээр илэрхийлж. Тэгээд энийг бол ингээд сонсоход бол ингээд амархан л ингээд ойлгосон юм шиг. Тэгээд бод бодтой хэлхий тийм амар биш та. Гэхдээ бид энийг ингээд дагуулж явах хэрэгтэй. Жишээ нь бид нэр ямар нэг өөр гарсан бол тэрийг надад таалагдж гин үү? Би юм ходод таатай байна уу? Таагүй байна уу гэсэн шалтгаан заахгүйгээр бид нар хийчих гэсэн. Жишээ нь ингээд зарим өглөө өчтөр ингээд 10 онтод өглөө босоход хэцүү. Гэхдээ би бол яг бүжарыг хийх хэрэгтэй. Энэ над миний би юу чинь над хэцүү байна уу? Хамаагүй би өөр дөрөв хэцүү биелүүлэх хэрэгтэй. Эсвэл над их таатай сайхан байна. Таагүй болонгууд нь хайчаад таатай болонгууд нь хийгээд байгаа юм бол энэ нь бид нар ямар нэгэн байдлаар зөв зохистой хийхгүй байна. Гэхдээ мэдээж тэр бол амар хэлбэр биш. Гэхдээ тийм зүйл суралцах хэрэгтэй гэж ондоо бид нар энэ мэдлийг өгч байна. Ямар ч байсан ямар ч тохиолдолд оноо зүгээрээ биелүүлэхийг чармаах хэрэгтэй. Жишээ нь бол эхнэр хүүхдтэй бол ихэд түүний тэжээх нь заашгүй үүрэг. Тэр үүргүүдээс бид нэ татгалзаад байх юм бол тэр үүрэг маань энэ амьдралд маань ингээд бид нар тухтаа явдаг дараа амьдрал тэр маань хүндрээд дахиад хүндэрт. Дахиад тухтаах юм бол тэр хүндэрсээр бас сүйдээ бид нар яа гэхээр тэр үүрэг биелүүлэх боломжгүй болоод ихээр яа гэхээр өсөө тэгвэл тамдчил тамдуулдаг тэр хийгээгүй үүлийнхаа үүргүүдийнхаа үл төлөөсийг тэр өвдөлтөөр төрдөг гэсэн. Тэгэхээр энэс бол зүгтгаарах байх. Тэгэхээр энэ бол материалын амьдрал дээр ч байдаг зүйл, бурханлаг амьдрал дээр бүр илүү ноцтой хандах хэрэгтэй зүйл. Тэгэхээр энийг бол бид нэр эртнээс нь ингээд ойлгож ирсэн дээр ядтал нэг онлоо сонсч ивэл их ёстой юм байна. Хийх ёстой юм байна. Тэгэх юм бол бид нэр тэр хүсэж байгаа зүйлдээ хүрнэ. Өөрт онооцсон үүргээ ямар тохиолдолд тэгэхээр бид нар үнэхээр төгс төгөл дээр 19-ийн тохиолдолд бид нар материал үүргүүдээс татгалзаж болдог. Тэгээ яаж татгалздаг вэ гэхээр оронд нь илүү их том үүрэг авч идэг. Хүмүүс материал үүргээс татгалзах гэхээр яад юм гэхээр таалагдахгүй материал зүйлээ хаачаал бие амар хараад хэвнэ гэж боддог. Ихэнх нь бодвол дээр ямар тохиолдолд хаягдгийг гэхээр материалын үүргүүдээ орхиод за ээж аав эхнэр хүүхэд одоо тийм нийгэм үйлчлэгийг зорхиод Кришнагийн хомсрыг номлохын төлөө 24 цаг хөдөлмөрж байгаа хүн бол тэр үүргүүдээ орхиж болдог. Гэхдээ энэ бол аяндаа 69 орон цаанаас явагддаг зүйл. Тэрнээс бол би өөрөө гуснаар хайдаг зүйл биш байхгүй. Жишээ нь би одоо тийм болохоор одоо энэ яг энэ амьдралаа зориулж байгаа энэ махражны амьдрал гэдэг эдгээр бол маш тийм хүнд үүрэг. Шав нарийнхаа өмнө энэ олон амьдралчнууд өмнө хүлээдэг. Тэдний одоо номлол бол ямар хэлбэр байдгүй. Бид нар ч гэсэн дэрийн амьдралаар мэдж жохон юм зохион байгуулахад ямар их хүч хөдөлмөр тийм ээ авдаг үлээ тийм үү. Тэгэхэд насан туршдаа тийм зүйлийн төлөө өөрийгөө зориулна гэдэг бол тэр хүнд маш хүч чармал хариуцлага нэгсэндээ Бурхны хуулиар түгээх хариуцлагыг өөр дээр аваад бус хариуцлагаас татгалздаг. Энэ бол тэр материалын хариуцлагуудаас илүү хүнд хэцүү байдаг. Тийм болохоор гүүрүү гэдэг үгний утга нь хүнд гэж очуулдаг. Юу хүнд гэхээр хүнд хариуцлага үүрдэг амьдралчнууд юм. Тэгээ бидний харж байгаа шиг тийм сайхан байд үнийн газарчод хүндлүүлээл цагаан ингээл байгаад байгаа юм шиг хэрнээ цаанаа маш олон хүмүүсийн хариуцлага үүрж маш хэцүү Кришнагийн хомцор гэдэг зүйлийг хүлээж авах боломжтой амьдралчнуудад хүлээл гэж ойлгуулахын тулд ингэж энэ хүнд хэцүү өөрийг өөр дээр авах шиг номлол хийж явж байна. Аимшиггүйгээр тэр олон бэрхшээл саадаг тавь. Энэ бол бус өөрүүдэд харьцуулахад маш их хүнд хэцүү. Тийм болохоор бид нэр тийм өөрт оногцсон үүргүүдээ биелүүлэхийг аажим мажмаар хөгжүүлэхээс өөр гарцсан байх. Энэ амьдралдаа хөгжүүлнэ, дараагийн амьдралуудаа хөгжүүлнэ, цаашдаа хөгжүүлнэ. Тэгсээр бол бид нэр тэр Кришнагийн ухамсарын түвшинд хүрээд ирэхээр Бурхны өмнө хүлээсэн үүргээ буюу нэгсэндээ бид Жива Дарма гэж ярьдаг шүү дээ. Сүнсний жам ёсны тэр өөрт оногцсон үүргүүдээ биелүүлэх тэр түвшинд аяндаа хүрнэ. Нэгсэндээ санээсийн түвшинд хүрнэ гэсэн. Гэтэ энэ санээсийн түвшин гэдэг бол дотоод сэтгэлийн түвшин. Нэгсэндээ өөрийнхөө бүх сэтгэл зүрхээрээ тийм үү Бурхны албанд ууч нүцгэнэ гэсэн. Гэтэ чин сэтгэлээс. Энэ болт их удаа явна шүү. Одоо бид нар болохгүй нэг хэсэг хитэн жил зүтгэлээ хэцүү байлаа боллоо. Энэ нь гэхдээ бидэд ач тусаа хөгжил байгаа. Тийм болохоор бид нар яах ёстой гэхээр сэтгэлээр уналтгүйгээр дахиад цааш нь туршлагатай биш дөнгүүдийн
хүрээлтээр туршлагатай номын багшийн заавар сургаалаар үргэлжлүүлэн бичих хэрэгтэй. Өөрөө арга зам байхгүй. Тэгээд тэр хичээл арга замыг бол энэ ном Чимшил үүсгэдэг ашигладаг ном практикт дэлгэрэнгүй тайлбарж байна. Яг яаж хийх юм бэ? За тэгвэл чи яг хоолоо яаж идэх юм? Өглөө яаж босох юм? Юу хийх юм? Яаж сэтгэлдээ хийх юм? Гэдгийг энэ дээр дэлгэрэнгүй өччих үү. Энэ бол зөвхөн онлайн мэдлэг өгч ш. Тийм байдаг юм байна гэж ерөнхийд чингүүд нь энэ дээр болохоор за яг мангалаараа тийм ямар учиртай. Тодаас ид мөрөх ямар учиртай. Тэгэхээр ямар үр дүн ирдгийг хийж байгаа үйл нь яадаг гэдгийг дэлгэрэнгүй тайлбарж өгдөг. Маш тийм практикийн юм. Энэ нэгснэ Кришнагийн хувьд нэлээд ингээ хүлээж аваад амьдралынхаа тодорхой хэсэг зориулаад эрсдэл хийцэн хүмүүст зориулсан юм. Энэ бол энэ бол Бхагавад-гита бол онлын хувьд сонирхож байгаа эхний шатны хүмүүст орж байгаа философи суур мэдгийг өгдөг юм. Энэ бол практик мэдлэг дэлгэрэнгүй байдаг. Одоо энэс уншиж тэгээд энэ тэгээ хэдээр төгслөө гэж. 9-р бүлэг дээр үссэн юм шиг байна. Тийм 9-р бүлэг Чимшлийн үйлчлэлийн зарчмуудыг хилцэн үргэлжлүүлэх гэсэн. Уншсан байна. Шүтэний өмнө бүжигт цэцгэн байлдаан гэж уншсан. За тэгээ энэ дээр Чимшлийн үйлчлэлийн зарчмуудыг хилцэн үргэлжлэл. За тэгээ энэний хамгийн ихний зарчим болохоор Бурханыг болон түүний чимшилтэнүүдийг муулах болон хараах доромжлох гэж юм. Бурхан болон түүний чимшилтэнүүдийг муучлах, доромжлохоос харааж байгаа явдлыг төвчээд байж болохгүй. Үүнтэй холбогдуулан Шримад Бхагаватны 10 дугаар дугаарны 78-40 Шукадевагосмын Махарадж Паракшит хаан ийм хэлдэг. Хаа минь Бурханы болон түүний чимшилтэн хараа муугаар хэлхийг сонсмогцол тэр газрыг орхин явахгүй байгаа хүн аж тустай буянтай сайн үлүүдийнхээ үр дагаврыг тэр дорол алддаг. Тэгэхээр бид нар хин нэгнийг бас муу хэлээд байгаа нэг сонсох шаардлага байхгүй шүү дээ. Тийм уус тийм ээ. Эсвэл нээж муулах байдаг бүр сонсох шиг байхгүй гэж энэ хэлж. Тэгэхээр тийм яриад байгаа юм бол уучлаарай би надад сонсомооргүй байна. Гэх юм уу. Тэгээд яг Оросд бол нэг ийм зарчим баримталдаг юм л тэр их зүгээр. Одоо хүн нэг бишилтэнд нэг ямар нэг асуудал ингээ гарлаа шүү дээ тийм үү. Гэтэ манай тэр бол хэрэгцээд хэцүү. Асуудал нэг барилгаан гарлаа. Тэнгүүт нь тэр хоёр бишилтэй хоорондоо тэр шийдэх гэж ярьдгүү. Тийм асуудал шийдэх гэж юм бол шууд дээд ахлах бишилтэндээ очиод хэлчихдэг. Нэг юм бол та нэг ингээ зохицуулаарай. Зохицуулахаараа би нэг шийдэж өгөхгүй нэгээд дээш нь дамжуулчихдаг. Тэр дуршлагтай хүн тэгээд тэр бүгдийг ингээ зохицуулж шийддэг. Манай дотор тийм дуршлагтай хүн байхгүй болохоор энэ хэцүүлтэй. Ер нь гэхдээ ингэж хийх юм бол илүү их аж тустай уян хатан байдаг. Ийм зарчим байдаг. Тэр нь болохоор шинэ одоо тэр Санкт Петербургийн тэнд нэг 70 настай бармаачаар байдаг гэсэн. Тэрэндээ л ерөөс бүх юм хэлдэг. Бүх бармаачаар. Асуудал гараад хоорондоо хилцдэггүй, хоорондоо муудалцдаггүй. Нэг ийм асуудал гараад тэр болохгүй байна. Тэгээд тэр бармаачаар хэлдэг. Тэр нь бол асар туршлагатай. 70 настай бармаачаар гэдэг чи одоо насаараа явц бараг 3 үеийн түвшинд хүрсэн юм биш. Тэр нь тэгээ зохицуулдаг. Тэгээ энэ бол эд зохистойгоор аюу юм ингээд ивийг зохицуулж ингээ болдог. Яг маш туршлагатай юм байна. Тэгэх юм бол бид нэр заавал ч нэг хоорондоо очиод нэгнийхээ муудалцаад байх шаардлага байдаг. За тэгээд дараагийн чинь 3 дугаар Бурхан Чайтанагийн Шири Шикша Аштакамын 8 шүлгийн 3-т нь болохоор ийм бичсэн мэт. Модноос илүү төвчээртэй, өвчнөөс илүү хүчсэнгүй байх ёстой. Тэгээд бүгдэд тэднээс хариу хүндэтгэл хүссэн хүлээлгээр хүндэтгэлтэй хандж байх ёстой. Гэхдээ Бурхан Чайтана бүгдэд цэвэр амрын чимшилтэнгийн үлдсэнгүйгээд даруй зангаа байдлаар ханддаг байсан гэж Нитянанда Бурханы шахтуусан гэдгийг сонсонгуудаа түүний ард сэсэн Жага Мат хоёрыг хөнөөхөд бэлэн байсан гэж тэр хоёр хөнөөхөд. Энэ байдал бол бид бүхний хувьд үлгэр жишээ байх ёстой гэж. Өөрийн доромжиж муудж явах бид нар бол эсрэг үзэх шаардлага алган шүү дээ тийм үү? Харин чимшилтэн мууд оруулж явал тэрийг бид нэр хамгаалах ёстой. Энэ ч хоёр үүдч юм байна. Бид нар болохоор дандаа өөрийгөө хамгаалаад үр үзэл хэрэг дээр муудалцаад байгаа гэдэг. Тэгээс өөрийгөө биш харин бишилдэнгүүдийг
тэгж байгаа тохиолдолд бид нэр өөр маягтай хандах хэрэгтэй гэсэн шал хоёр өөр зарчмын талаар ярьж байна. Иймэрхүү алдарт хариу хийх 3 янзын арга байдаг гэж байна. За нэгдүгээр арга нь Бурхан болон түүний жигшилтнүүдийн хил амаараа буюу үгээрээ ихэнх хараан зөвхөж доромдож байгааг сонсох аваас төгс жинтэй сайн хариу очид баримт гарган эсрэг далыг няцах ёстой. Хэрвээ ингэж ялж чадахгүй байгаа бол тэр доромжлыг үцэнгүүгээ сонсч байхаа оронд тэр даруйдаа өөрийгөө өгөөтгөх хэрэгтэй, өөрийнхөө амийг олох хэрэгтэй гэж. Тэгэхээр тэр нэг мууж байгаа сонсч сууснаас сонсох ямар ч хэрэггүй байгааз тэгэхээр бид нэр дахиад хийх. Хин нэгний талаар муугаар яж байгаа тэрийг сонсох шаардлага юу ч байхгүй. Тэрийг бид нэр энийг хүмүүс мэддэг байхгүй зарчим ерөөс. Манай бишгэлтэн маш харамсалтай. Нийлж яваад юмуулаа тэгээ нэг кришны хувцас ахихгүй. Бид нар одоо яа ахихгүй гоо. Олон жил явлаа. Мантра уншаад идэв, мангалаар ороод парсууд идэв. Тэгснээр ингээл яа энэ яг нэг 10 хатсан хамгийн ихний хац хийгээд байгаа байхгүй. Тийм болохоор энэ хин нэг муудж байгаа зүйл ерөөсөө орцохгүй байх хэрэгтэй энэ үйл ажиллагаа. Сайн хэлж байгаа үст. Орцсон дөрвөл амиа хорлсон дээр гэж штэ бүр. Тэгэхээр чинь ямар их хор уршигтай вэ? Яаж ахтгүй вэ гэдэг